Оройн дөрөөр хөмсөгчтэй телевизлээс ардын парламент нэвтрүүлгийн үзэгч та бүхэнд өргөхөд бэлэн болсон байна. Студид ирсэн зочдыг би та бүхэнд танилцуулъя. За Хөгжин группийн ерөнхийлөгч Монгол Улсын зөвлөх инженер Пүрв Баатар студид ирсэн байна. Оройн дөргөө. За мөн Амгалан дулааны станцын дарга Баямөнх ирсэн байна. Танд оройн дөргөө. За мөн одоо утааг үзэх үйлдвэрлэгч Анарт компани захирал Инх тайван хүрэлцэн байна. Оройн дөргөө. За мөн одоо нийгмийн сүлжээнд за сошиал ертөнцид бол одоо шинээр нийслэл байгуулах тухай идэвхтэй санал асуулгыг байнга одоо эрэлхийлэн явуулж байдаг. Цогн харган дүүргийн иргэн Бямд Цэрэн бас нэвтрүүлэгт оролцож байна. Та бүхэнд оройн дөргөө. Тэгэхээр бид бүхэн энэ удаа ямар сэдвийн хүндээ ярилцах гэж байна гэхээр утаа гэдэг сэдвийг иргэн тойрны хүрээнд бас ярих гэж бодож байгаа юм. За ерөнхийдөө бол хавар болоо 100 тишээгээ утаа бол өөрөө явдаг. Бид бүхэн тэр цагт нь утааг мартдаг. Буцаад намар одоо утаа буцаад айжлан ирэх цаг үед бол одоо санаж утаанаас салгах тухай хэсэгтээ ярьдаг бол энэ удаа бид бүхэн одоо тийм ээ нэгэнт өөрөө явж байгаа утааг тэр чигт нь бас цааш нь явуулах үүднээс яг энэ цаг үечид энэ утаа гэдэг сэдвийг үргэлжлүүлэн ярих гэж бодож байгаа юм. За мөн энэ нэвтрүүлэгт би албаны хүмүүсийг бас урьж оролцуулах гэсэн боловч хараахан ирж амжсангүй. За агарын чанарын албаны дарга Ноён Бацаахан гэдэг хүнийг бол одоо удаадаараа урьсан боловч нэвтрүүлэгт бас оролцсонгүй. Тийм учраас ерөнхийдөө утаа ямар төвшөнд байгаа вэ гэдгийг тэртээ тэргүй албаны хүнээс тодруулах албагүй бид бүхэн өөрсдөө нийтлэл хотод амьдарч байгаа учраас өөрсдөө дүгнэж хэлчих болов гэж бодож байна. Ерөнхийдөө энэ бол утаа ямар байсан бэ гэдэг асуултаар яриагаа эхлэе гэж бодож байна. Би энэ асуултыг Пүрв Баатар танаас эхлэе гэж бодож байна. За утаа ер нь яг их байсан уу бага байсан уу гэдэг ойлголт их харьцангуй. Би одоо энэ эрчим хүчний салбарын мэрэгжлийн үнийн хувьд хэлэхэд бол олон хүчин зүйлээс хамаардаг. Жишээ аваад хэлэхэд бол 2014-өөс 15 оны одоо өвлийн их ачааллыг давхад цахилгаан станцуудын төлөвлөгөө ерөөсө биелэгдээгүй. Тэр жил бол их дулаахан үйл байсан. За ингээд ирэхээр төлөвлөгөө биелэхгүй байна гэдэг чинь үйлдвэрлэж байгаа дулааны энергийн хэмжээ багасч байна гэсэн үг. Үйлдвэрлэж байгаа дулааны энергийн хэмжээ багаснаа гэдэг чинь бага хэмжээний нүүрс түлэх ийм одоо тэр үлдөө ийм үзэгдэл гарч ирж байгаа. Яг энэ үзэгдэл айл гэр бүртгонд одоо яндан болгон дээр энэ үзэгдэл байна. Ингэхээр тэр үйл дулаан үйл болох юм бол утаа бол одоо нүүрснээс л гардаг юм чинь тодорхой хэмжээгээр багасгах нэ. Тэгвэл 15-аас 16 оны үйл бол онцлог хүүтэн үйл байлаа. Тэгэхээр энэ одоо утаа бол өмнөх хүнтэй харьцуулахад харьцангуй их байх нь одоо ойлгомжтой. Бид нар бүгд энэ хүүтэн үйлийг мэдэрсэн. За цахилгаан станцууд дээр гардаг хоногийн үзүүлэлтүүд тэр төлөвлөгөө нь бол байнга 100 гарч давж биелсэн байгаа. За эрчим хүчний салбарынхны хувьд бол төлөвлөгөө биелүүлэхэд бол баяртай байдаг. Өөрөөр хэлбэл хүүтэн үйл болоосаа гэдэг. Эколог одоо энэ нийгмийн салбарынхан бол дулаахан үйл болоосаа малчид тариаланчд бол дулаахан үйл болоосаа л гэж бодож байна. Тэгэхээр энэ харьцангуй ойлголт. Энэ ойлголтыг нэг утгаар нэг хэмжүүрээр нэг цензүүрээр ойлгодог болох хэрэгтэй. Үүний тулд бол одоо олон жилийн дундчтай харьцуулдаг ч юм уу эсвэл одоо өмнөх жил чинь дараа жилийнх нь дундаж агаарын температур юм. Ер нь утаанд гол нөлөөлдөг одоо гадны хүчин зүйл гэж яриа л да. Одоо бидний өөрсний түлээд байгаа дотоод хүчин зүйлээс гадна гадны агаарын температур бол маш хүчтэй хүчин зүйл. Тийм учраас бол нийт одоо энэ утааг ярьж байгаа төрийн бус байгууллагууд олон нийтийн одоо сүлжээнд байгаа идэвхтэй хүмүүс энэ хүмүүс бол одоо тэгээд төрийн одоо стандартын байгууллагууд статистикийн байгууллагууд агаарын чанарын алба агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо цэвэр агаар сан гэнтэр бол хамтарч ярилцах хэрэгтэй юм байна. Тэгээд энийг хэмждэг нэг тодорхой хэмжүүртэй болох хэрэгтэй. Итгэл зүйтэй болох хэрэгтэй. Энийний дараа их үү бага уу гэдэг тухайгаа ярих нь зүйтэй гэж бодож байна. Утаа үдэд буурсан байх хэвээр. Ирэх баригч намуудын амлалтаар бол үдэд утаагүй байх хэвээр. Эсвэл одоо утаан зарцуулсан мөнгийг аваад үзвэл бид нар харьцангуй бага утаа амьсгалах хэвээр гэдэг ийм ойлголт болно. Хүчээр байх хэвээр. Сонгон хайрхан дөрүүд ер нь энэ үл утаа ямар байсан юм? За сонгон хайрхан дүүргийн чинь нэгдүгээр хорооллоос хойш гэсг нь бол тэгэл өнөр хороол гэдэг чинь тэрнээс хойш ихэнх гэр хороол шүү дээ. Тэгээ би өөрөө нэг сонгон хайрхан дүүрэгт ажиллаж байсан. Сүүлийн 2-3 жил. Тэгэл өглөө одоо ажилдаа явдаг. Сапарогоос гараад явна. Биологийн төв лаборатори гэж ярьдаг шүү дээ өндөр байшин байдаг. Тэрнээс хойшоо ингээл яваад ирэхлээр ерөөсө түнэр харан хуруу ордог. Яг өглөө бол урдлын машин харагдах байдаг. Утаа бол ерөөсө за одоо юу гэдэг юм даа гамшигын хэмжээнд хүрсэн гэхэд л болохоор шүү дээ. Ер нь бол маш их утаатай байна. Энийг бол шийдэхгүй бол ер нь айгүй хэцүү. Энд дээр би зүгээр нэг жижигхэн жишээ аваад үзэхэд бид нар чи одоо нэг хагас бүтэн сайд дээр салхинд гарна гэж явдаг шүү дээ. Хүмүүсээ даавалаад цэвэр агаарт гарна гэдэг. Тэгээ тэр цэвэр агаарт гарч ягаад өөрийнхөө өлгийтэй хөвгөтэй одоо бага насны хүүд өөрийгөө ч юм шилэн байшин битүү байшин дотор хийж агаад гадналд нүүрс галж агаад нүүрснийхээ утааг тэр байшин руугаа ингээд
хийгээд хүүхдүүдэд амьсгалуулаад байвал энэ ер нь их аюулгүй зэрлэг асуудал болно шүү дээ. Тэгтэл одоо Улаанбаатарын нийт иргэд бол яг ингээд адилхан сайд байна уу, дарга байна уу, жирийн иргэн байна уу, үлгийтэй хүүхд байна уу тийм ээ? Адилхан бүгд утаагаар амьсгалж. Тэр бол утаа бол маш их байсан. Тэрээс одоо өмнөх жилүүдээс улам л нэмэгдэж байгаа. Яг гэвэл энэ гэр орол чинь улам тэлээд байна. Энэний тоолонгоор л яндан нэмэгдэж байгаа. Утаа нэмэгдэж байгаа. Утаа бол маш их байсан. Тэгэхээр энэ асуултыг мөн үргэлжлүүлээд Баянмөнх болон Инх тайвнараас бас асуугаад дуусгая. Тэгээд дараагийн асуултанд орё гэж бодож байна. За энэ санал нэг байна л да. Ер нь бол бид нэр энэ утааны их баг дээр бас аль ч талаасаа бодсон. Нэг тийм хэмжүүрээр хэмжихгүй бол үнэхээр бас энэ бодит байдалтайгаа уйдуулж дүгнж ярихгүй бол энэ бол зүгээр нэг тоон зүйлтээр харьцангуй багассан. За ер нь хортой утаа багассан ч гэх шиг ийм бодлоготой хандаж болохгүй гэж бодож үзэж байгаа. Инх тайван говьд. За Улаанбаатарын утаа буурахгүй байгаагийн гол шалтгаан нь бол төрд мэрэгжлийн улсууд дутсан. Эхлээд хоёул ямарсан энэ бол утаа ямар хөө байсан бэ гэдгийг ярьчаа. Тэгээд шалтгааныг бол дараагийн асуулт руу явж би одоо цусланда дараагаар зугатааж байгаа утаас. За. Тэгээд 13 14 онд тийш утаа очтгүй байсан. За. Сая нийтвэл хүйтэрсэн энэ хүйтэнд бол зусланд л утаа яваад очсон байх юм байна. Ер нь тэгээд одоо энэ бүр батны инженерийн хэлдгээр ер нь ямар өвөл болсноос л утаа хамаардаг юм бэ. Буураагүй ихсэн. Тэгээд гадны зүг оруулж ирснээр тэгээд Монгол ах вэ ёс занш нийцэхгүй 100 тавьснаар утаа ихсэн үү гэхээс буураагүй. Тэгэхээр яг дараагийн асуулт одоо орж ирнэ. Ерөнхийдөө бол утааг бууруулах тухай сүүлийн 5 6 жил бол төр засгийн зүгээс одоо томоохон төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг бол дистрата авч хэрэгжүүлсэн. За миний сонсноор бол 350 орчим тэрбум төгрөгийг утаатай дайдах дайн зориулж яа гэсэн нэг тооцоо судалгаа байдаг юм лээ. Гэвч өнөөдөр утаа буурсангүй хэвээрээ 350 тэрбум төгрөг хий хоосон агаар тесэнтэй аяг утаа болон замхарсантай адилхан болоод ингэж байж байгаа. Яагаад энэ утааны эсрэг тэмцээд утаа өнөөдөр буурахгүй байгаа юм бэ? Утаагаа яагаад дийлэхгүй байгаа юм бэ гэдэг ийм асуулт байна л да. Энийг бас Бүрбаатар дараагаас эхлээд ингэж хариулаа явуулъя гэж бодож байна. За би бол тэр олон тэрбум тоо хэмжээг нь мэдэхгүй юм. Хоёрдугаарт тэр бас утаа шиг замхраад алга болцсон бол бас биш. Үгүй ядахнаа л айлдаа бол байж байгаа тэр зөөх мөх бол. Тэгэхээр би энэ дээр бол цогц арга хэмжээ авах тэр төрийн бодлого төрд байгаа мэрэгчлэтнүүдийн тэр ер нь стерео харах хэрэгтэй юм байна л. Бүх зогцоор нь юмыг харах хэрэгтэй. Энэ хараа чадвар дутуул гэж байна. Утаагүй зуух гэдэг нэг юм өрөөсгөл талыг барьж ажиллаад тэр нь тасар их хөрөнгө хийсэн. Тэгтэл тэр дотор шатах одоо түлшээ ямар түлш шатах юм. Зүгээр тэр 100 да юу ч хамаагүй шатахад утаа гардаггүй гэсэн одоо ойлголтоор ингээл явчихсан зөв. Тэр олон арга хэмжээ бий л дээ. Анх энэ чинь бол одоо мянганы сорилын сангаас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад ингээл их хэлсэн. Тэгэл бусд нь улсын төсөв байгаа. Тэгээд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк боцолтгүй тусамж маш олон төрлийн хэлбэрээр энэ бол одоо хөрөнгө мөнгө зарцуулагддаг төсөл хөтөлбөрийн хэлбэрээр. За энийг бол одоо агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо ерөнхийдөө чиглэлийн өгдөг. За цэвэр агаар сан гэдэг бас төрийн ерөнхий сайдын доор шууд харьяалт байдаг. Мэргэжлийн байгууллага энэ дээр анхаарал тавьж ажилладаг. Нийслэл хот дээр агаарын чанарын алба одоо нийслэл хотыг хариуцсан ийм байгууллага байдаг. За эднэрийн хооронд уялдаа холбоо бол би одоо ажлын уялдаа холбоо муу байна. Чиглэлээ өгөөд ингэ явж байна. Хоёрдугаарт бүгд хамтарч нэгдэж ярилцаад тодорхой төвшний шийдвэр гаргах цогц төлөвлөгөө юм байдаггүй. Нэг юм санаачлангууд тэрийгээ даавал ингээл хөлрөөл явж байна. Энэ юм л. За эцэст бол одоо миний бодол бол миний хувийн бодол зөвхөн мэргэжлийн инженер үний юу шүү дээ. Нэгэнд хөрөнгө оруулчихсан 100-нд. Таны хэлээр бол тэр хагаарт бол яриа явжаагүй. 100 болсон тэр нь утаагаа үйлдвэрлэл байж байгаа байна. 100 нь яг харьцангуй багасж байгаа. Энэ дотор бид утаагүй төлшийн төлөх ёстой. Нэгэнд хөрөнгө оруулалт хийчлээ. Хөрөнгө оруулалтаа өшөө цааш нь үр дүнд хүрэх ёстой. Бид ажлынхаа 50% хийцэн гэж бодож байгаа тодорхой хэмжээнд. Тэгэхээр тэр утаагүй төлшийг одоо бүрэн хэмжээгээр хот руу түүхийн нөөц оруулж ирдгийг богсгох эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Утаагүй төлшийг их хэмжээгээр үйлдвэрлэж
Улаанбаатар хотод нийлүүлэх хэрэгтэй. Ганцхан Улаанбаатар хотын ч одоо экологийн төлөв байдлын асуудал яригдж байгаа юм биш. Сүүлийн үед одоо төвлөрсөн аймаг хотууд бас хотооны асуудал гарч ирсэн. За ингээд энийг бол энэ дээр хэлсэн байгууллагууд дээр нэмэгдээд мэрэгжлийн яамдууд нь бол энийг анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр бол би одоо энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд бол утаагүй түлш гэдэг юм руу дараагийн одоо алхам бол хийгдэх байхаа. Ингэж энэ цогцод арга хэмжээ болох байхаа гэж бодож байна. За сая асуултан дээр нэмэлт хариулт өгөх юм байгаа юу? Тэр нь Улаанбаатарын утааны асуудал буурдгүй гол шалтгаан нь бол нэгдээс энэ утааг далимдуулж ирнэ мөнгө олох гэсэн хэсэг хүмүүс байгаа болов гэж хардах одоо тийм хэмжээнд хүрч шүү дээ. Яагаад ийм байдалд дүгнэлтэнд хүрч байгаа гэхээр би нэг баримт үзүүлээ л да тийм ээ. 2011, 12, 13 он гээд за танаа зуух шалгарлаа гэсэн ийм батламж нөгөө шалгараад хийгээд явж итэл хамгийн аюултай зуух байна гэсэн ийм нэг бичиг ирсэн байгаа. Танаа зуух. 13 оны 8 сард одоо Дэлхийн банк нийслэлийн тамгын газартай хамтарч хэрэгжүүлэх 45 мянган ширхэг зуухан дээр. За. Одоо тэр лабораториор ороход тэгээд тэр лабораторийг энэ одоо ямар стандартаар юу барьж энэ дүгнэлт гаргадаг юм бэ гэдэг ингэсэн чинь албан ёсоор зөвшөөрөл авах газраас нь зөвшөөрөл аваагүйгээр зүгээр л нэг байгууллага орж ирээд шууд дүгнэлт гаргадаг болсон. Одоо ямар багжаар шалгаж байгаа яаж байгаа. Одоо ингээд шүүхээр яваад хамгийн эцсийн шатанда зөвхөн манай компанидэр гихэж шүү дээ. Ингээд анхны шатны захиргааны иргэн шүүх одоо нөгөө лабораторийг 100% буруутгаж гаргаж ирсэн байна. Тийм лабораториор шалгаад гаргаад ирчихсэн одоо тараагдсан зуухнууд Улаанбаатарын утааг ихсгэн өгөхөөс болохгүй байхгүй. Уул нь бол Монгол улсын хууль дүрмийн дагуу хэмжилт зүй стандартын төгөөс одоо итгэмжлэлийг аваад мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл авч хийж лабораторийн үйл ажиллагаа явуулах ёстой юм байна л. Тэгэхээр ямар ч тийм нэг зөвшөөрөл аваагүйгээр Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж одоо энэ тараагдсан зуухнуудыг тэр лабораториор оруулж тараасны одоо хор гайн одоо энэ ширээ өвөл одоо мэдэгдэж шүү дээ. 13 14 он харьцангуй дулаахан өвөл болсон. Яг ингээд хүйтрээд 40 гарсан хүйтэнд бол одоо нэг зуухны чанар танигдаад одоо бүгд айлууд гаргаж хаяад эвдэрч 2 жилийн хугацаа даахгүй шүү дээ. Гаргаж хаяад буцаад нөгөө зах дээр байдаг зуухнуудаа оруулаад тавьсан байна. Маш олон. Тэгэхээр утаатай тэнцэж байсан зарим хүмүүс бас шороо орондоо явсан гэдэг иймэрхүү зүйлүүд магадгүй утааг бизнес болгоод хувиргацсан иймэрхүү зүйлүүдээс өнгөрсөн жилүүдэд байсан баха. За Бүрбаатар даргын ярьснаар бол тэгвэл одоо бид хүн 100-аа бэлэн болгоцсон одоо утаагүй түвшээ үйлдвэрлэх нь одоо чухал ажиллаа гэж би ойлгож авсан. Утаагүй түвшний талаар бол бас бид нар нэлээдгүй ажлыг хийсэн санагдаад байна. Утаагүй түвшний маш олон үйлдвэрүүд гарч ирсэн, маш олон утаагүй түвш бий болсон. За тэр үтгийн гэрийнхэн дулаалгыг хүртэл өгж үзсэн гэдэг ингээд олон ажлууд байгаа шүү дээ. Тэгэхээр утаагүй түвш гэдгийг та яагаад онцлоод байна? Би саяхан бас манай нэг сурвалжлах багийнхны мэдээг харж ирсэн. Танай компанийн хувьд бас нэг утаагүй түвш үйлдвэрлэсэн гэдэг энэ тухайн мэдээлэл гарч ирсэн тийм ээ. Тэгэхээр танай утаагүй түвш одоо өмнө нь гарч ирсэн тэр утаагүй түвшнүүдээс юугаараа онцлог юм бэ гэдгийг бас нэг сонирхъя. За яг тэ утаагүй түвшийг агаарын бохирдлыг бууруулах үндэсний орооны дараа одоо ерөнхийлөгчийн ивэлдээр байсан. Дараа нь агаарын чанарын хуульд өөрчлөлт ороод засгийн газрын одоо ивэлд очсон. Энэ одоо агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэдэг байгууллага анх байгуулагдаад явж байгаа үедээ бол энэ түүхийн үрстэй өрсөлдүүлж энэнийг одоо бодлогоор дэмжихийн тулд утаагүй түвш хийж байгаа үйлдвэрүүдэд утаагүй түвшинд одоо энэ экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаар нь утааг багасгаж байгаа нийгмийн хариуцлага үүрж байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа гэдэг утгаар нь тодорхой хэмжээний татаас өгч ингэж ажиллаж ирсэн. Тэр үед нь бол одоо миний үйл ажиллагаа эхлэх үлдээ тэр татаасанд би амрагдаж чадаагүй. Тэгээд дараа нь одоо засгийн газар төчсний дараа би асуудлаа тавьж засгийн газраар зөвшөөрөл аваад агаарын бохирдлыг бууруулах үндэсний орооноос зөвшөөрөл аваад оюуны өмчийн газраар патентжуулаад өөрийнхөө бүтээлийг миний эрдмийн ажиллалт. Тэгээд салбарын яамны шинжилгээ ухааны технологийн зөвлөлийн хурлаар ороод ингээд Бахануурын дулааны станц дээр хагас кокс гаргаж байгаа ийм ажлыг эхлүүлсэн.
эрдэм шинжилгээний туршилтын ажил. За энэ ажил бол одоо энэ ажлыг өмнө нь бол яг хуу 2 дугаар цахилгаан станц дээр улсын төсвийн хөрөнгөөр 17 тэрбум төгрөгөөр Оросын Сив термо тэгээд одоо Монголын компаниуд хийгээд бол амжилтгүй болсон. Тэр үед бол бас нэлээд зориг гаргаад орсон л доо. За тэгээд энэ ажил маань бол 13 оныхаа сүүлээр амжилттай туршигтаад мэргэжлийн байгууллагаас, харьяа яамдуудаас, дуул уурхайн эрчим хүчний яамнаас комисс гарч үзээд энэ ажиллахан зүйтэй юм аа гэдэг. Тэгээд одоо энэ 2 жил 100х нь бол ажиллажлаа. Эрчим хүчний 100-нд нүүрс түлээд тэндээс одоо хийжүүлэх процесс явагдаад хийгийн тэр галын хотол дотрын шатааж дулаан үйлдвэрлээд доогуур нь бол одоо үнс гардаг тэр системийг ашиглаад коксон гаргаж авах. Ийм л юм. Өөрөөр хэлбэл энергетикийн 100хан дан бол хаягдлагүй технологи. Үнс л одоо байгаль орчин бохирдуулдаг, хөрсний бохирдол үүсгдэг, радиацтай тэгээд маш олон юм. Тэрний оронд одоо кокс утаагүй төсний үндсэн түүхийд болох кокс л ялгарч гарч байгаа юм л да. Яг би нэг юун дээр жишээ аваад ирж байгаа. Энэ нөгөө Зурган дээр. зурган дээр. За тийм. За нэгдүгээр зургийг үзүүлээ. Энэ зураг. За энэ л байгаа юм л да. Багнуурын нүүрсний одоо ингээд бидний хуваагдлын бүдүүвч гэж байгаа. Нүүрс зүйл ер нь дотроо ийм юмнууд байгаа. Дэгдэмхий ийдэг гэж Чиг байна. одоо энэ талд нь хийжүүл нүүрс төрөгч пиролизм процесс гэж онлайн төвшөнд ярьдаг л да. Энэ нь бол яг үгээр нүүрс төрөгчөөр баялаг болгохыг л эрмэлдэж байгаа. Хэрэггүй элементүүдийг гаргаж хаях. Энэ бол их хвчлэн нэрх хатаах халаах ийм үндсэн зарчим дээр байдаг. Тэгээд ер нь л одоо хүчил төрөгчтэй нэгдэл одоо эндотермийн оруулал эсэлтийн ангижир гурвал явуулж байгаа. Энэ зүүн гар талд байж байгаа энэ хэсэг ба шүү дээ. Дээр нэг ногооноор зурдсан. За тийм байна. Дэгдэмтгий гэж байгаа. Энэ дотор нөгөө ортой бодисууд удаа одоо тэр 3 атомт хий, метан хий шатдаг. За тэгэл одоо бусад бүх л юмнууд нь тэнд явж байгаа. Энийг литүүчэ гэж ерөнхийд нэрлээд. Доотлолт нь бол чиг гэж байгаа. Энэ нь бол одоо ус цэнхрээр зурдсан. Энэ хоёрыг ялгаж авах. Энэ процесс одоо миний тэр 100-ны ажил дээр ингэж ялгарч гарч ирж байгаа. Би миний гэж яриад байна. Өчтөр энэ Баян мөх манай бит хоёулаа тэр оюун нэмчийг эзэмшдэг. Тийм. Тэгээд энэ Багнуурын дулааны станцад ажиллаж исэн туршлагатай би. Тийм, хоёулаа энергетик. Тэгэд энэ зүүн гар талынхын юмнуудыг ялгаж аваад баруун гар талынхын юмыг үлдээх зорилго одоо тавьж байгаа. Ер нь энэнийг ингээд шууд дараагийнхын слайдыг өгчүүл гэсэн юм. За 2 дахь зураг руу орчих. Хот руу бол бид нар юм шал хэрэггүй юмнууд байж байгаа. Энэ одоо 10 богоо нүүрсэн дээр жишээ авсан. За хамгийн дээдлэг бол одоо хот руу орж байгаа 10 богоо. Түүхийн нүүрс. За тийм байна. За энээс бол тэр 3 богоо нь устай гэдээ яваад байгаа бид нар. Ямар ч хэрэггүй 3 богоо. Яг тэр миний үзүүлсэн диаграм чинь бол яг процентоор байгаа шүү. Тийм байна, тийм байна. Яг процентоор. Яг 3 богоо нь ус явж байгаа. Ус явж байгаа. За дараа нь 1 богоо. Энэ 1 богоноос илүү шүү. Тэр литүүчэ гэдэг байгаа юм нь явж За байгаа. шар өнгөтэй. Шар өнгөтэй. Энэ одоо нөгөө нэг агаар дотор байж байгаа 10 богоо нь чинь 4 нь одоо ямар ч хэрэггүй. Ямар ч хэрэггүй юм. Тэр хэрэггүйгээс гадна хортой юм. Хортой нөгөө Хортой утаа шид юм чинь. Энэ 3 богоо усыг чинь үндсэндээ ууршуулад шингэн фазаас хийн фазд хувиргахад тэр одоо бие төгсөн дулааны энерги бол 2 төрөл байдаг л. Дотоод энергийн өөрчлөлтөнд нэг хэсгийг зарцуулдаг. Тэгээ биеийн температурыг нэмэгдүүлэх гэдэг ингээд энэ термодинамикийн 2 дугаар хууль. Тэгэхээр энэ 1 богоон байна шүү дээ. Тэр улаанаар зурцсан. Тийм байна. Тэр чинь энэ усныхаа уурыг уур үүсэлтийн хувийн дулаан гэдэг юмд өөрөө зарцуулагддаг. Энэ дулааны энерги үйлдвэрлэдэг байхгүй. Ингээд 5 богоо нь байхгүй. 5 богоон байхгүй болчих. Бид нар ямар ч хэрэггүй 5 богоо юм энэ тээврийн бөө юм үүрээд хот руу оруулж ирээд хот руу оруулж ирэнгүүт л өөрсдөө тэрэндээ ордоод тэгээ саад бэрхшээлийг зориуд бий болгоод тэгээд тэрнийгээ баатарлахаар даваад хор бий болгоод байна шүү дээ. Тэгэхээр миний хийсэн технологи бол энийг байхгүй болгож байгаа. Энийг хаана байхгүй болгож байгааг. За 3 дахь зургийг харуулъя. Тий, одоо энэ л байна л да. Тэр доод энэ 100-ны ингээд төсний зарцуулалт нь өөрчлөгдөг өмөртлөө дулааныхаа энерги үйлдвэрлэдэг, дулааныхаа энергийг үйлдвэрлээд дээр нь нэмээд кокс гаргаад байгаа. Кокс гаргаж аваад. За энийг болохоор хүмүүс одоо чи одоо мөнхийн хөдөлгүүр зохиочлол гэнэ. Одоо амьдрал байхгүй юм чинь.
Тэгээ нэг юмыг ойлгохгүй байгаа. Тэр нэг доошоо унжсан хэсэг биш үү? Уналттай хэсгүүд байна тийм. Тий. Энэ 100-ны бол үндсэндээ хийцийн 70% нь өөрчилж байгаа. Ерөнхийдөө маш их аэродинамикийн тооцоо хийж байгаа. Маш их металл конструкц хийж байгаа. Тэгээ доотлол нь газ генератор. Би тэр хийжүүлэх төхөөрөмжөө бол яриаг байна л да. Энэ 100-ны халах гадаргууг нэмэгдүүлсэн юм шүү гэдгийг л ярих гэдэг. Тэгээ доошоо унжсан хэсгийг нэмэлтээр хийж гисэн. Өмнө нь тэр доошоо унжсан хэсэг дотор ч нь юу ч байхгүй. Үнс байдаг. Тэр үнс нь асар халуун одоо галтуулын лав шиг юм үнсэл доошоо усрал унжидаг. Тэгээд энэ чинь бол хөхрийн хүчил үнэртэй л. Тэгээд тэр усаар тэр үнсээ дээвэрлэж 5 км-ийн цаана айж хайдаг. Ингээд их нүсрээд ханлаг байсан л да. Тэгээд энэ бол одоо өөрөө л их сэтгэл ханамжтай байгаа. Сая танаа одоо хүмүүс очиж сурвалжлах хийсэн байсан. Тэгээд тэн дээр бол одоо бас бүрэн гүйцэд гараагүй. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ их навирсанд баярлалаа. Тэгээд одоо энэ бол маш том цар хүрээтэй одоо эрдэмийн ажил, оюуны өмчийн ажил болчлоо. Энийг тухайн үед нь бол яамдуудад нь одоо мэргэжлийн хүмүүс бол мэдж байгаа. Тэнд ерөөсөө ганцхан 100 ажиллаж байгаа. Цаашдаа 1200 ажиллаж болно. За тэгээд тэндээс гарсан коксыг одоо энэ хэвлэж байгаа үйлдвэрүүд биш үү? Эднэрт одоо ингээд тарааж өгöd хэвлүүлж болно. Энэ хэвлээд байгаа нөхдүүд чинь бол яг хэлбэрийн өөрчлөлт байгаас утааг нь ялгаад байгаа юм байхгүй шүү дээ. Би энийг бол хатуу хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай ямар нэгэн аргаар энэ хот руу орж ирээд нэг тийм яваад байгаа шүү. Ийм утаагүй түлшгээр нэг юм бөөрөнхий хэлбэртэй. Нунтаглаад ингээд шахацсан ямиг утаагүй түлш гэж зараад байгаа байхгүй юу? 1000-аас дээш градуст халаах юм уу, шатаах, ийм хагас шатаах ийм процесс, пиролизм процесс явуулж өөрөө энэ тэтүүчи гэдэг юм чинь өөрөө тэр нүүрснээс гардаг. Тэр органик бүтцэн өөрчлөгдөж ингэж ялгардаг гэдэг. Тэрнээс биш бол одоо нарийн технологи ордог. Тэгээс зүгээр ингээд нэг нүүрс хөвлөд ингээд шатааж байгаа юм шал өөр асуудал шүү. Тийм учраас энийг цар хүрээтэй явуулаад маш олон аймагт байгаа энэ зуухнууд. Иргэдийн хувьд нийт массын хувьд бол ерөнхий юу гэж ойлголт байдг вэ гэхээр гал асчил байгаа тохиолдолд утаа байх ёстой гэж ойлгодог. Тэгэхээр мэрэгжлийн үнээс би бас энэ тал дээр асуултсан бол та тийм. Яагаад утаагүй гэж. За энэ диаграм дээр байгаа юм л да 15% гэж байгаа. Энийг бол зөвшөөрөгдөх хэмжээнд манай стандарт хэмжлэн үндэсний төв гэж байдаг шүү дээ. Тэндээс одоо нүүрсэнд агуулгадах литүүчи, вихэл литүүчи гэж ярьдаг. Дэгдэнтгий эд гэж яриад байгаа. Дэгдэнтгий бодисч гэж зарим нь ярилдаг. Яг тэр нь 15%-аас дээшгүй байна л гэж заасан. Манай төлшүүл ер нь энэнд хүрч байгаа. Шинжилгээгээр ингэж гардаг. 15% байхад бол ил хүний нүдэнд харагдах мэдрэгдэх тийм байхгүй. Тэр байтугай одоо гэрт задгаагаар нь төлж болно. Дээр үеийн одоо тулганд төлж болно шүү дээ. Нагаар ямар нэгэн хор тутаа бол гарахгүй. Байхгүй одоо энэ 100 болохоор одоо хэдэн газар ашиглаж байгаа юм бэ? Энэ одоо Багнуурт л байгаа. Цаашдаа ингээд одоо том дулааны станцуудыг энэ 100-аар өөрчлөхөд энэ 100-ны өөрийн өртөг ер нь ямар хүн өндөр өртөгтэй босгох яах юм бол. За өртөг хаана байдгийг нь бол баян инженер сайн мэдв. Хаана хийх боломжтой гэнэ бол. Ер нь бол өртөг бол одоо бид нар 100-ны өөрчлөлт хийгээд түлшний одоо шахмал түлшний үйлдвэрээ байгуулахад одоо 800 сая төгрөгийн зардал бол гарсан. Бид бол зээл аваад ингээд явж байгаа. Энэ яг 100хан дээрээ бол нэг 200 сая төгрөгийн конструкцийн өөрчлөлт хийдэг. Өөрчлөлт хийсэн. За тэгээ нэг иймэрхүү өөрчлөлт хийгээд яваад байхад бол энэ 100 бол маш олон 100хан дээ. Хамгийн одоо ойрхоноор бол Багнуурт байна. 900 байна. Төв аймагт одоо ажиллахгүй байгаа 300 байна. Налайхад 3 билүү 300 байгаа. Сэлэнгэд байгаа. Ер нь аймгийн төвүүд дээр бол их биш дээ энэ 100. КВТ-с 20 гэдэг 100. Дулааны станцууд бол нүүрсээ түлгэрэл түлнэ. Тэндээсээ коксоо гаргаж авна. Тэр коксоор буцаагаад нийслэлийн хэрэгцээг хангах ийм зорилго яригадаад шүү дээ. Тийм үү. Тэгэхээр ер нь нийслэлийн хэрэгцээг хангах хүчин чадлын хувьд ер нь ямар хувь юм бэ? Би сая хэлсэн зоохнуудыг ийм одоо горимж шилжүүлчих юм бол боломжтой. Одоо энэ нөгөө нэг санаачилгаараа хэвлэх үйлдвэрүүд зөндөө болсон шүү дээ. Би одоо хэвлэх үйлдвэр гэдэг нөгөө хэвлэлийн үйлдвэр шүү. Одоо нөгөө брикетний үйлдвэр гэж яриад байгаа шүү дээ.
Одоо шахмал түлшний үйлдвэр. Тийм байна. Шахмал түлш хагас когссон шахмал түлш хоёрын хооронд зарчмын их ялгаа байгаа шүү. Нэг нь утаатай, нэг нь бол утаагүй. Хагас когссон шахмал түлш гэдэг бол утаанаасаа бүрэн ангижирсан түлш шиг хэлээд байгаа маа л гэж ингэж хэлээд байгаа. Энэ үйлдвэрүүдийг коксоор хангах боломжтой. Тэр станц бол өөрийнхөө үндсэн үүрэг болох дулаанаар хангах ажлаа бол хийгээд явчихна. Тэр процесс дундаа технологийн зориулалтаар дулаанаа хангаад үйлдвэрлэлийн зориулалтаар доошоо коксон гаргаад ингээд үйлдвэр технологийн зуух болгож өөрчлөлт ийм л ажил юм л. Энэ одоо туршигдаад амжилттай хэрэгэлдэг нүүрс бол яг л хэмжээгээр л хэрэглэгдэх хүмүүс илүү шаардлагатай. илүү шаардлагатай байгаа одоо судалгаагаар. Кокс маань өөрөө шатлт өндөртэй гэж яригддаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг өнөөдрийн одоо хэрэглэгчний хэрэгжилж байгаа 100 маань өөрөө энэ шатлтыг одоо төсвөрлөх үү? За юуны бид нар бол нөгөө шахмал түлшний энэ кокс чинь 70% нь кокс орж байгаа. Үлдсэн хэсэгт нь бол инерти материал буюу тэр өндөр температурын одоо металлургийн зориулалтаа идчихтэй энэ чинь өөрөө бол бидний онцлог нь болохоор гэр барьдаг, гэрт амьдардаг нүүдэлчний соёл иргэншлээс одоохондоо нэг хотчиж иргэншиж чадаагүй байна. Энэ учраас нөгөө гэрээсээ салаагүй. Ингээ айл болгон утаа үйлдвэрлэгч болцсон. Энэ тохиолдолд хамгийн одоо дэвт арга бол хагас кокс гаргаж аваад хагас коксны онцлог нь өөрийг гаргаж авах процесс донд утаа наалга болчдөг л байхгүй. Тийм учраас энийг утаагүй түлш болгох боломжтой юм а гэдгийг одоо энэ Монгол туршаад байгаа шүү дээ. Уул нь бол энэ өөрөө хагас кокс ч өөрөө өндөр дулаан гаргах чадварыг ашиглаад одоо төмрийн хөдрийг одоо ган болгож явах тэр металлургийн зориулалтаар ашигладаг гэдэг. Тийм учраас инерти материал хийгээд дулаан гаргах чадварыг бууруулад одоо түүхийн нүрснээс арай өндөр тэгтээ 100хан түлхэд 100хан хайлуулчихгүй хэмжээний ийм л дулаан гаргах чадвартай гаргаж ирж байгаа. Тэрийг бол одоо стандарт шимжилтийн төвөөс тэдээс дэшгүй гэдэг одоо гаргаад стандартыг баталчихсан. Ажилдаар 100 бэлэн болсон байгаа. Тийм учраас энэ төсвийг одоо хэрэглэлтнээ нэвтрүүлчих юм бол утаа бол богино хугацаанд бол арилгах бодитос одоо тийм судалгаа шинжилгээтэй зүйл байна гэж ойлгоод байна. Одоо тэгээд нөгөө баахан нүүрсэнд 100-нд мөнгө үрж хайчаад одоо ерөөсөө 100 ч бүтэхгүй юм байна гэдэг дахиад нэг юм шидэд гаргаад ирэх үл гэж би яагаад тань л. Энэ одоо таалж гисэн нэг эхэлсэн ажил юм байгаа шүү дээ. Гаргацсан явж байгаа цааш одоо Солонгосын шалны улдаас оруулж ирээд 30-40 мянган айл 50 гэдэг одоо яриад явж байгаа. Одоо дахиад мөнгө авах гэж шүү дээ. Тэгэхээр зэрэг уучлаарай өгүүлснэслэг ярихад ер нь Улаанбаатарын утааг маш энгийн хурдан хугацаанд буулгыг гэвэл инженер одоо зохион бүтээгч тийм ээ. Эднүүдийнхээ үгийг сонсоод эднүүдийнхээ одоо зөвлөснөр тийм ээ. Яг үндэслэлтэйгээр асуудалд хандахгүй бол дахиад энэ утааг далимдуулаад дахиад нэг юм гаргаад ирнэ. Одоо хаанаас харь гаргаас ч юм аргуулж ирэх гэж магадгүй. Одоо би одоо айгүй олон жил явж штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ төрийн одоо шийдвэр гаргах төвшингийн улсуудад анхааруулад хэлэхэд Монголын инженер зохион бүтээгч тийм хийж чаддаг юм бэ тийм ээ. Одоо энд түлшин хийцсэн байна. Манайх зуухын нэгэд одоо ингээл нэг баахан батламж танаа хатаа түрүүлсэн мундаг зуух гэл нэг ийм инженер зохион бүтээгчдээс гадна яг энэ утаа хөрсний бохирдолд үнэхээр санаа зовдөг ийм улсуудаа нийлүүлээд одоо мэргэжлийн холбоо гэж одоо бид байгуулсан байна. Эднүүд шийдэхгүй бол бодиттойгоор 4 жил болоо солигдчихдаг энэ улсууд дараагийн 4 жил дахиад нэг юм гаргаж ирнэ. Ингээд Улаанбаатарчдын уушгаар олон жил тоглолоо шүү дээ. Одоо тэгэхээр мэргэжлийн холбоод агаар хөрс усны бохирдлыг бууруулах, хамгаалах мэргэжлийн холбоо гэдэг юм бас нэг тодорхой хэмжээний эрх мэдэл өгöd. Эрхийг өгдөг юм аа, эрх мэдэл алдчих гээд байгаа бол харилцсан ярилцаа тийм ээ. Ингэж асуудалд хандахгүй бол за нэг 20 жилийн дараа маш олон хүний эрүүл мэндээр тоглосон хэрэгтэй. Тухайн үеийн засгийн газарт байсан шийдвэр гаргаж ирсэн улсууд ер нь хэрэгт орж магадгүй шүү. Хоёрдугаар тэгвэл гаднаас юм зөөхө болооч. Монголд хийж чадаад шүү дээ. Одоо би мундаг гэж байгаа юм биш. Монголд мундаг тийм сайхан зохион бүтээгч инженерүүд зөндөө байдаг юм бэ. Одоо биднүүд дэгдээд ирэхээр зэрэг ятгахтаа биднүүдээс асуугаад биднүүдтэй зөвлөөчэй л гэх гэж байгаа. За ойлголоо. Тэгэхээр саяын бас утаагүй түлш бол анхаарал бас их татаад байгаа юм л да.
Дулааны станцууд маань яг хэрэглэдгээр нүүрс хэрэглэн дээрээс коксаа гаргаж авна. Утаагүй түлшээ тэн дээрээсээ бий болгоод айл өрхтөөр тараагаад ингээд утааны асуудлыг шийдэх юм зүйл яригадаад байгаа. Үн өртгийн хувьд ямар хөө байх вэ? Түүхэн нүүрстэйгээ өрсөлдөж чадах уу гэдэг нэг юм зүйл байгаа. Одоо манайх чинь 120-оор өгч байгаа лөө. 122. Үн өртгийн хувьд өрсөлдөхөд хэцүү. Би дөрөв нэг татаас гэж яриад би орчлаа шүү дээ. Тэр татаас байхгүй болсон. Энд бол олон бизнесмэнүүд бол тэр татаасанд найдаад хөрөнгө оруулалт хийсэн байхгүй. Агарын хуулинд өөрчлөлт орохгүй, одоо шийдвэр өөрчлөгдөхгүй гэдэг. 47% татаастай байсан. Тэгээ хөрөнгө оруулалт хийгээд байжсэн чинь үйлдвэрүүдэд барьчлаа. Одоо тэгтэл тэр татаас байхгүй болчингууд хүссэн ч үсээгүй ч одоо нөгөө түүхийн үрсээ хүмүүстүүлнэ шүү дээ. Аль хэмдэн. Ингэнгүүт нөгөө гаргаж авсан эн чинь одоо энергетикийн зоохонд гаргаж аваад энэ дээр чинь нэмээд импортоор орж ирдэг барьцалдуулагч бодис гэж юм байдаг. Тэрийг холддог. Дээр нь нэмээд эргэж бүр нунтгалдаг технологи. Тэгээд инерти материал гэж юм түрүүн дулаан гаргах чадварыг буулгахгүй бол одоо жинхэнэ энгийн зоохонд болдгоо шүү дээ. Инерти материал нэмж өгч байгаа. Тэгээ энэ холцуудыг нэмээд тэгээд одоо савлаад одоо уудлаад тийм үү. Ингээд тээвэрлээд Улаанбаатар хотод оруулж тээврийн зардал нэмэгдэнэ. Ингээд ачиж буулгах зардал энэ юмнууд нэмэгдээд ирэхээр түүхийн үрстэй бол өрсөлдөх ямар ч боломжгүй. Тэгвэл бид бол зарж байгаа. Модны 2000 тоног гэсэн энэ жил одоо 1000-аар явж байна. Агуулгад нөөц байна. Саяхан танахаа очиж сурвалж илсэн. Тэгээд цаашдаа бол энэ хэмжээ одоо 900 дээр гэдэг чинь одоо нэг 9 дахин нэмэгдэх боломжтой. Зөвхөн багнуур ястаа. За тэгэхээр дараагийн асуултыг би иргэн бямц зэрэг тантай явуулж байгаа. Нийгмийн сүлжээнд бол одоо шин суурин байгуулахыг бол нэлээд өндөр уриалдаг гэж бид нар хэлж байсан. Тэгэхээр та өөрөө ямар мэргэжилтэй хүн бай? Шин суурин байгуулах боломж олцооны талаар ер нь ямар хөө судалгаатай байдаг? Энэ талаараа бас манай үзэгчтэй уулзъя. За яг энэ судалгаа гэхээс бас нэг талаар мөрөөдлийн зүйл дээ миний хувьд. Яагаад гэж юм бэ гэхээр өнөөдрийн хувьд аваад үзэхлээр Улаанбаатар хотын хүн яг одоо биднийг сууж байгаас цаашаа ингээд хугацаа аваад үзэхэл өнөөдрийн яг одоогийн байдлаар бол Улаанбаатар хотын хүн амч хамгийн бага байхгүй. Тэгээд цаашаа хүн ам нэмэгдэн төрн нүүдэлж ирнэ хүн амын чинь тоо өсөд ирнэ. Тэгэхээр энэ би шинэ нийслэл одоо байгуулъя гэсэн юм өөрөө юм санаатай санаачлагтай энийг олон нийтийн сүлжээнд нэрээ хүртэлтэйгээд өгчсөн явж байгаа л да. Энийг шинэ нийслэл байгуулаасаа гэж хүсдэг. Тэгэхээр Улаанбаатарч одоо утаанаас гадна хөрсний бохирдол одоо 170-80 мянган жорлон байна штэ. Ил жорлон байна. Энэний асуудал байна. Дээр нь одоо Улаанбаатар хотын усны нөөц байна. Энэ туулгалын айс сав газрын усны нөөц бол хоногт 240 мянган тонн ус гаргах чадaltaй байхгүй. Тэгтэл одоо бид нар бол нэг 160 мянган тонн хоногийн нөөцийг хэрэгжилж байгаа одоогийн байдлаар. Тэгэхээр энэ гэр хорооллын айлуудыг барилгажуулаад утаанаасаа салъя гэхэд энэ их олон айлыг чинь нөгөө хоногийн усны нөөцийг энэ туулгалын ай сав газар маань дийлэхгүй шүү дээ. Тэгэхээр усны нөөц, хөрсний бохирдол, утаа, за дээр нь одоо Улаанбаатар хотын замын төгжрөл шүү дээ. Энэ бүх асуудлаас нэгэн зэрэг одоо салах шийдэх арга нь бол шинэ нийслэл байгуулах юм а гэж үздэг байхгүй. Тэгэхээр энэний эдийн засгийн тооцоо зүгээр юу ингэж асууд тэр тал дээр хариулахад бол одоо манай хажуу талынхны хөрш Казахстан болсон шүү дээ. Одоо бид нар сүүлийн үед Назарбаев гэдэг үнэрийг жишээ авдаг болчлаа. Улсаа айгуу сайн хөгжүүлж байна гэдэг. Тэгэхээр энэ Казахстан улс чинь нэг 5 тэрбум хүрэхгүй доллараар шинэ Астана гэдэг нийслэл байгуулчлаа шүү дээ. Тэгэхээр биднэрт бас юм боломж байна. Ариун их баялаг байна. Энэ дээрээ нэг 5 тэрбум доллар босгочих юм бол шинэ нийслэлтэй болчих шүү дээ. Ийм л асуудал байна. Тэгэхээр бидний ярилцах хугацаа бас ерөнхийдөө сүүлийн хэдэн минут руу орж байна. Тэгэхээр хамгийн сүүлд ер нь нэг зүйлийг бас сонирхоод асуухад яг утаа гэж өөр яг юу хэлдэг юм тийм ээ? Утааны одоо яг томьёол нь юу юм бэ гэдэг бас нэг сонсч яаж байна. Үүний дараа төгсгөлийн асуулт байна тийм. За утаа гэдэг бол одоо би түрүү хэлсэн. За шатлалтын процесс донд ялгарч байгаа нэгдлүүдийн одоо цогцол юм л да. Тэр нь бол хувийн жингийн ялгаагаар дэшигийн атмосферт хаягдж байгаа шүү дээ. За энэ дотор бол усны уур орж байгаа. За тэр шатаж амжаагүй шатамгай CH гэдэг нэгдлүүд метан бий. За азотын эслүүд орж байгаа. Азот бол хоёр хэлбэрээр байдаг. Нэг нь болохоор бол
шатааж байгаа нүүрсэн дотор атомын хэлбэрээр байдаг. Бас энэ бидний амьсгалж байгаа агаар дотор молекулын хэлбэрээр байдаг. За энэ эсэлтэн ангижирга урвалын явц гэдэг бол өөрөө хүчил хэрэгжтэй нэгдэх процесс шүү дээ. Тэгэхээр энэ хоёр азот, атомын азот, молекулын азот хоёр шаталтын ямар хэлбэрээр шатааж ийн гэдгээс хамаарат нэгдээд олон атомд хийнүүд болдог. Энэ хийнүүд бол маш холтой нэгдлүүд байдаг. За тэгээд мэдээж хэрэг нүүрстрэгчийн давхар эслээ бидний сайн мэддэг CO2. За энэ төр олон атом ихэвчлэн 3 атом тиймээд байгаа юм л да. NOx-үүд гэж яриад байгаа. За энэний одоо үүсэх шалтгаан яг ингээд шаталтын процессыг одоо судалдаг хүний хувьд хэлгээд одоо шаталтын нам температурт шатаахаар бол агаар дахь молекулын азот задралгүйгээр зөвхөн нүүрсэн дэх атомын азот нь урвалдардаг. Ингээд цаагаараа бол нийт одоо хортой азотын эслийн хэмжээ бага гардаг. Одоо ингээд муу хэлүүлээд байгаа хөөрхийн зуухнууд дээрээс шаталтай температур нам температурт явагддаг. Хортой байцын хэмжээ энэ агаарын чанарын халмалбар бага гараад байгаа гэдэг чинь өөр үний юм байна. Онлын хувьд би бол одоо тэнд ажилтдаг гэж. Ер нь бол тийм. Тэгээд дэрийг бол нийгэм бол одоо яг эсрэг үзээд байдаг. Энэ утаа нь байхгүй. Утаа бол ил харагдаж байгаа хэсэг нь утаа. Ил харагдахгүй энэ бодис зөндөө байна шүү дээ. Ерөнхийдөө бол дутуу шаталтын бүтээгдэхүүн. Хэлбэр талаас нь ярих юм бол. Шаталт нь хэрэгцээтэй байгаа. Тэр эсэлтэн ангижрах урвалд хэрэгцээтэй байгаа онлын агаар тийм үү? Хангалттай байгаад нөхцөлд тэгээд дээр нь температур хангалттай өндөр температур байгаа нөхцөлд шаталт тэр урвал бүрэн явагдах. Тэр бүрэн явагдаж байгаа тохиолдолд бол тэр бодисуудын ялгарх хэмжээ багасаа явчихдаг. Тэр шаталтын процесс дутуу шаталт явагдаад ирэхээр утааны хэмжээ нэмэгддэг. Тэгэхээр энэ дотор олон юм байгаа. Хамгийн эхлээд нойтон нүүрсийгээд 100 хаан уугуулж явах үед бол нөгөө усны уурч эхлээд ялгарч байгаа шүү. Цагаан ман татал явчихдаг. Маш их удаа гарч байгаа юм шиг. Тэрэн дотор бол тал хувь нь бол одоо усны уур ялгарч. Тэгээд гих жишээ нь нарийн одоо онлын юм байна. Тэр утаа бол өөрөө тийм одоо маш олон юмны цогц юм аа. Тэгээд эсэлтэн ангижрах урвалын одоо яг товчхол дутуу шаталтын бүтээгдэхүүн л гэж. Яг үүнтэй адилхан бас утаг буруулахад ганц төр засгийн үүрэг биш юм шиг байгаа юм тийм ээ. Манай иргэдийн өөрсдийн одоо ухамсарын өөрсдийнх нь одоо зүтгэл ихэхэн шаардлагатай байдгийн болов уу гэж би бас бодоод байгаа юм л да. Та бас яг одоо энэ салбарынхаа дэд сайдаар бас ажиллаж байсан юм уу? Энэ тал дээр юу ямар бодолтой явдаг вэ? Энэ дээр бүгд хариултаа өгөөд нэвтрүүлгээд байна. За би яг ингээд цогцоор нь салбарын хэмжээнд, улс орны хэмжээнд бодлого тодорхойлох төвшөнд бол 2 жил ажилласан л да. Тэгээд салбарын дэд сайд хийж байх хугацаанд бол цахилгааны үн терапиг тэглэх зүгээр тэгэлдэггүй махад үгүй ядах нь Оросд зарж байгаа юм нэр нь ард иргэдтэй зарыг гэдэг ийм асуудал яригдсан. За тэгээд тэрийг санал болгож тавиад ингээд явсан. За яг тэр шийдвэр гарах үед би хэдхэн хоногийн өмнө одоо дэд сайд бол нөгөө шийдвэрээр одоо гарсан. За яг тэглээч гэсэн миний хийсэн ажил ард иргэдийн төлөө хийсэн ажил 20%-ийг л одоо үнийг авъя. Орос руу угаасаа бид нар ингэдэг импортын гэрээгээд нэг юм биш үү? За тийм. Тэрий чинь болохоор бол Оросууд ингээд шөнийн ачаалаа энэ манай дулааны станцууд чинь ачаалаа тохируулж чаддгүй байхгүй. Тийм учраас Орос руу хүссэн ч хүсээгүй ч бид нар гаргаж байгаа. Тэр үед Орос манад энерги хэрэггүй та нар зүгээр өгүүлв гэдэг. Тэгээд авах болохоор асрын дөрвнөр авдаг. Тэгээ энэ хоёрын донд бол одоо нэг 20% хувьд нь одоо үнийх нь те 20%-аар нэг баланс идэх байхгүй. Тэгэхээр тэртээ тэргүй Оросуудад тэр өөрийнх нь одоо үннээс те юу н 20% нь л өгч байгаа юм чинь ард иргэдтэй 20%-аар нь өгчих гэсэн ийм явсан. За энэ бол миний хийсэн ажил. Цаашид энийг бол энэ бүр тэглэе шөнийн багаачааллын тарифыг яриад нь шүү дээ би. Өдөр бол мэдээж хэрэг зүгээр үндсэн тариф. Шөн тэртээ тэргүй Орос руу үнэ урсгаж байгаа юм аа ард иргэдтэй үгүй гэсэн. За энийг одоо тэг айгүй л нөгөө популизм янз бүрээр тайлбарлах. Уулнууд санаачлаад хийцэн л юм тэгээ юу гэж ойлгох асуудал л да. Тэгээд энийг бол цаашдаа ч энэний төлөө зүтгэн. Тэртээ тэргүй гадаад руу үнэ урсгаж байгаа юмыг ард иргэдтэй тэгж одоо өндөр үнээр зарах шаардлагагүй. Станц 100-аа зогсоож чадахгүй байна. Тэгээ Орос руу гэж тэрнийхээ мөнгөийг олж чадахгүй урсгаж чинь. Тэгэхээр цахилгаан хэрэгслүүд айлуудад тавих хэрэгтэй.
болж таарч байгаа. Тэр нь нөгөө хоош нь хэрэггүй урсгадаг энерги чинь ашиглаад нүүрс төлдөг одоо утаагаа багасгах энэ арга хэмжээнд дээр ийм инерциал системүүд гараад ирсэн бэл. Өөрөөр хэлбэл шөнийн бага ачааллын үед дулааныхаа энергийг хөрөмтлүүлээд тэгээд өдрийн ачааллын үед одоо тэрийг тог хэрэглэхгүйгээр дулаанаа явах ийм шийдвэрүүд гарсан. За тэгээд хоёр дахь юм бол хэлсэн өнөөдрийн нийлцүүлэгт орж байгаа. Энэ утаагүй төлшийг нэлээд өргөн цар үрээтэй явуулаад нэгэнт тараачсан байж байгаа зоохнуудаа шатаах хэрэгтэй. Энэ хоёр арга хэмжээг авчихсан байхад мэдээж хэрэг бусад чиглэлээр утаанд бол одоо шууд биш ч гэсэн нөлөөлж байгаа юм бол орон сууцчлах хөтөлбөр байгаа тийм ээ. Дулаалуулах, гонх гэдэг юмнууд байгаа. Тэгэл одоо нэг чухал юмыг орхичод байгаа. Тэрний юу гэхээр нөгөө ард иргэдийнхаа боловсролыг дэвшлүүлэх ажил дээр. Тэгээ одоо энэ төрийн бас байгууллагууд, мэргэжлийн холбоотууд ажиллаад сургалт явуулаад тэр зуухыг хоёр горимтай байхгүй юу? Ердийн нөгөө галдаг зуух шиг доороос шаталтай явдаг горимтай. Дээрээс нь шатдаг горимтай. Тэрний сургалт нь чухал. Алтан уяг ерөнхий сайд байхдаа нөгөө дээрээс нь ингээд зааж өгөөд уулнаа. Уул амьдал зүтгэжсэн. Тэгээд одоо ер нь бол яг ингээд заагаад сурчлаад өгөх юм бол 100 гормоор нь ажиллах юм бол чинь эхний үедээ жоохон шатал бас сүүлийн үедээ утаа гарах ёсгүй юм байна шүү дээ. Маш уул нь бол тэр юм бол үг нэслэлд ярихад зөв галгаа гэдэг бол бас 100 зайлшгүй байх шаардлагатай байхгүй. Гэхдээ нөгөө зөв галлаад бүр галаад шатаад дуусны дараа тэр гаргаж ярих тийм зарчмуудтай зуухнууд одоо гаднаас орж ирж байгаа. Одоо нөгөө зуухнууд нь одоо тараад эвдрээд дуслаа шүү дээ. Одоо гэж хэрэглэх аргагүй болж эхэлж байна. Хамгийн аюултай нь Монгол ах үед нийцэхгүй зуух авчирсан тал байгаа байхгүй. Нөгөө айл чинь цогоо гаргаж яйчгаад дахиад галд үлхтлгээр нь хөрчдөг. Нэг халахаараа байцуухаар гуултал халждаг. Ийм Монгол ах үе тэр тусмаа Монгол гэрт нийцэхгүй зуух оруулж ирсэн del байгаа. Тэгэхээр зэрэг энэ эхний үе шат одоо Монголд одоо гэр хороололт нэг 200 орчим мянган гэр хороол айл өрх байдгаас 40-с 45% нь Монгол гэр байдаг гэдэг. Тэр 90,000 орчим Монгол гэр байгаа байхгүй. Эхний удаа ямар нэгж үе шаттай юу шүү дээ тийм ээ. Эхний удаа тэр 40-с 45 мянган биш 90-с 95 мянган Монгол гэрийг шалтай болгож байгаа. Ердөөсөө л дотор нь хэн амьдэрч чинь тэр хүнд л ингэдгийм шүү гэдэг аргыг заагаад өгчхүүл нь төрөөс нь хайхтар мөнгө гаргаал ингэж байх шаардлага байхгүй юм байна. Тэгэхээр одоо манай холбоо яг энэ дээр ажиллах гэж байгаа юм. Тэгэхээр зэрэг төрийнхэн бол одоо шийдвэр гаргах төвшингийн улсууд энэ дээр дэмжлэгийг нөгөөд тэгвэл нь бидний одоо ингээд бүгдээрээ нийлж яагаад зөөвлөмж гарын агуулга гээд одоо нэг гэрийг туршиж үзээ саяын өвлийн хүүтэнд өөр яндангүй болгоод ингээд цахилгаан халаагаар газар халаацсан гэдэг нэг судалгаа хийцсэн ийм байх юмаа гээд ингээд туршаад үзсэн байгаа. Манай хүмүүс хэрж энэ гол нь энэ одоо бид нэгэнд хийцсэн байгаа зүйл нь бол энэ сайжруулсан зоохнууд учраас одоо энэ дээрээ бол энэ чанарын шаардлага гэсэн утаагүй төвшийг төлөх нь бол хамгийн одоо бага хөрөнгө оруулалтаар богино хугацаанд бас утааг бууруулахын арга замаа гэж би мэргэжлийн хувийн хувьд бол үзэж байгаа. Дээрээс нь ер нь манай хийсэн энэ утаагүй төлш бол нэг талдаа утааг багасгахаас гадна нөгөө талдаа бол эрчим хүчний ялангуяа дулааны станцууд бол ашигтай ажиллагааг дэвшлүүлэх, алдагдлыг бууруулах ийм нэг том бас нэг их үүсвэр байгаад байгаа. Ер нь дулааны станцууд бол их алдагдaltaй ажилладаг, өртөг өндөрөөр дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг, улирлын чанартай ажилладаг. Энэ утгаараа бол өртөг өндөр байдаг. Тэгвэл одоо энэ утаагүй төлшийг үйлдвэрлэх тул дулааныг утаагүй төлшийг үйлдвэрлэж байгаа үндсэн түүхийд бол кокстой хослон зэрэг үйлдвэрлэж байгаа учраас энэ станцууд дээр бүтээгдэхүүн бол одоо хоёр болж өөрөөр хэлбэл орлого нэмэгдэж тийм ээ тухайн одоо компани үр ашиг дээшлэх зардал буурах ийм боломж байгаамаа. Дээрээс нь ялангуяа энэ технологийн хувьд бол зайлшгүй эрчим хүчний зуухаар үйлдвэрлэдэг гарч байгаа кокс учраас заавал 1000 градус хүртэлх температурт одоо шатаж боловсруулагдаад яг цэвэр одоо тэр
дэгдэмтгий хий болж байгаа сая ярьж байгаа 44-5% утааг бүр одоо 15% хүртэл боддоор одоо бууруулад яг лабораторийн шинжилгээгээр шинжилгээд гарсан бодтой юм одоо 1-2 дахин бууруулсан юм дүн байгаа юм л да. Тэгэхээр энэ бол одоо яг нүдэнд харагдаж гар баригдсан ийм үр дүнтэй юм төлшөөр байж байгаа. Нөгөө талдаа бол одоо эрчим хүчинд байж байгаа энэ бааз суурийг ашиглаад энэ дээр ийм богино одоо бага зардлаар ийм одоо төлшөөдөр байдаг боломжтой. Энийг одоо бас манай холбогдох хүмүүс цаашд нь бас бодлогонд авч явбал мэрэгжлийн төвшөнд энэ бол ашигтай юм аа л гэж энийг хэлмээр байна. За миний хувьд бол ер нь бол утаг байхгүй болох хамгийн төгс арга бол бүх яндаг байхгүй болох шүү дээ. Тэ гэрролли. Тэхийн тулд нөгөө айлуудаа дулаан захилгаан нэг энэ төвийн шугамд холбох. Гэтэл энд бол маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдана. Тэгээд дээр нь дахин төлөвлөлт явагдах болно. Манай гэррол ч нөгөө төргөний тэрэг мэрэг орхоо байтал ингээд нэг тетристэд буутсан байгаа шүү дээ. Тэгэхээр энийг нь засаад ингээд айлуудад дахиад шинэ байшин барих болно гэдэг асар их хөрөнгө хүч харах байхгүй. Тэгэхээр нэгэн тал ийм хөрөнгө хүч гарч байгаа юм бол шинэ газар төрөний нөгөө ярьсан нөгөө усны асуудлаа нэг мөсөн шийдээд хөрснийхөө бохирдлыг нэг мөсөн шийдээд төвжирлээ нэг мөсөн шийдээд шинэ нийслэл байгуулад тэндээ бүх юмаа зохион байгуулалтаар хийгээ явуучвал хамгийн үр дүнтэй болно. Тэгээд дээр нь ингээд явбал хугацаа зарцуулна шүү дээ. Тэр хооронд одоо энэ нэгэн тараацсан утаагүй зууханда саний одоо ярьсан утаагүй түлшээ хэрэглээд ингээд явсан л хамгийн үр дүнтэй авах л гэж бодож байна л да. Тэгэхээр бас цаг зав гаргаад студид ирсэн та бүхэнд баярлалаа. Бидний нэвтрүүлэг бас энэ хүрээд өндөрлөж байна. Дараа 7 өдрийн энэ өдрөө энэ цагтаа ирэх устдаа баяртай. Та бүхэнд ажил амжилт хүсье. Баярлалаа.